Засгийн газраас төрийн албан хаагчийг тэтгэврт гаргахад нэг удаа олгодог 36 сарын тэтгэмжийг эх 2026-нд өнжихөөр оруулж ирсэн. За гэвч энэ нь хууль зөрчсөн үйлдэлээ гэж зарим гишүүн буруутгаж 2026 оны төсвийн төсөлд дээрх тэтгэмжийг бүтээр нь олгох мөнгийг төсөвт тусахыг шаардсан юм а. За гэвч улсын хурлын төсвийн байнгын хороо тухайн тэтгэмжийг олгох 178 тэрбум төгрөгийг дэмжээгүй унгасан байна. Одоо төрийн албан хаагчдын тэтгэвртэй өндөр насны тэтгэвртэй гарахад төрөөс олгодог нэг удаагийн 36 сар хүртэлх тэтгэмжийг бүрэн дүүрэн тавих ёстоймоо яагаад вэ? Одоо хууль зөрчиж гэнэ үгүй юу гэдгийг төрийн байгуулалтын байнгын хороон дээр за ариун зай гэдэг хувь гишүүний үгийг одоо итгэхгүй байгаа бол хуульцсан дүгнэлт албан ёсоор гаргая гэд. Төрийн байгуулалтын байнгын хорооноос албан ёсны тогтоол гаргаж одоо хуульцсан дүгнэлт гаргуулсан. За хуульцсан дүгнэлт нь тийм ээ, хууль зөрчиж гинэ, эргэцэн үр дагавартай байна гэдгийг бол дүгнээд төрийн одоо байгуулалтын байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй санал хураалгаж 178 тэрбум төгрөгийг одоо нэмж тусахаар санал хураагдаж дэмжигдээд явсан. За өчигдөр төсвийн байнгын хороон дээр бол энэ санал унсан буюу одоо төсвийн байнгын хороон дээр санал хураагдаад дэмжигдсэнгүй. Засгийн газраас орж ирэхдээ 2026 онд хэдэн тэтгэврт гарнаа эсвэл гарч магадгүй гэд одоо тийм орон зай төсөв тавьж орж ирдэг. Энэ жил дараа жилийн хувьд болохоор тэр төслийнхэн 50% нь орж ирнэ гэдэг маань та нар одоо тэтгэврт гарах хүмүүсээ хагасыг нь одоо дараа жил гарч байгаа 2027 онд гарч байгаа 2026 онд одоо 4 хүн байл 2 нь гараад нөгөө 2 нь 2027 онд гарч ачаал гэдэг ийм л тохируулгын санал баггүй тэр. Тэрний шиг наа чин хууль зөрчсөн юм уу яасан юм ийм санал бол ерөөсөө биш.